За сайн байцгаана уу. Энэ хөвжлөгээ евтагийн цагаар жоохон орой оруулж гин. Тэгээд одоо наач өглөө өдөр орой болж байгаа хүмүүстээ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Норогийн бяцхан өдрийн тэмдэглэлийн блог 5 дугаар би энийгээрээ рeel хийж оруулах гэсэн чи арай урт болоод тэгээд ямар ч байсан миний намайг сонсож миний зөвлөгөөг сонсоод дагж байгаа, хэрэгжүүлж байгаа, асуулт асууж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За би өнөөдөр юуны талаар ярих вэ гэхээр халуун газар төрхөөр гам барих уу гэдэг талаар ярина. Тэгээ халуун газар би болохоор хаваад 2 хүүхдээ гаргасан. Тэгээд ер нь төрсний дараа гам барил маш чухал шүү дээ, тий. Тэгээ юуны өмнө энийг ярихаас өмнө би ээжийнхээ талаар ярмаар байна. Манай ээж 11 хүүхэд өсгөж хүмүүжилсэн. Би 10 дахь хүүхэд. Тэгээ би Завхан нутгийн Тэлмэн сумын хүүхэд. Тэгээ Тэлмэн сумын яг хөдөө байдаг Тэлмэн нуурын тэрүүгээр манайх байдаг байсан. Тэгээд манай аав ээж биднийг маш сайн хүмүүжүүлсэн. Манай ээж үнэхээр их туршлагатай. Тэгэхээр сайн хүн бид нарт үргэлж зааж тусалдаг. Тэгээ манай ээж намайг анхны төрөлтний дээр надад юу хэлж ирсэн бэхээр за миний охин төрсний дараа гам барилт чинь маш чухал шүү. Яг тэгэхээр дараа нь тэр чинь хэрвээ чи гам алдчих юм бол чихчин шууган, толгой чинь өвдөн, тэ үе мөч чинь өвдөн, өвдөг чинь сийгэн, өвдгөр чинь даарж байгаа юм шиг мэдрэж төрнө. Одоо айгүй хэцүү. Тэгээд чихээр хатгуулсан солоо чихний хингэрэг цоорох, эсвэл чих дүлэрэх тийм маш олон сөрөг талтай учраас миний охин төрсний дараа гамаа маш сайн хийгээрэй гэж загсан. Тэгээ би эхний 2 хүүхдээ бол эхний хүүхдэд төрүүлээд маш сайн гам барьсан аавынхаа хажууд. Тэгээ дараагийнхаа 2 дахь хүүхдээ би төрөөд 2 сар маш сайн гам бариад 2 сартаа би хаваад ирээд тэгээд ерөнхийдөө хаваа бол маш халуун, үнэхээр халуун, зундаа бол бүр маш халуун. Тэгээ хүмүүс далай дээр очоод сэрүүцдэг. Далай бол маш их далайн тэр уур амьсгал ариу сэрүүн уур амьсгал тай учраас гам барих аюу чухал юм бэлээ. Тэгээд энэ тэнүүгээр дэлгүүр хашаа бүх газар нь air conditionтэй, AC-тэй. Тийм болохоор нөгөө маш их амархан төрсний дараа гам алдах, салхи авах тохиолдол гардыг мэлээ. Тэг яаж мэдсэн бэ гэхээр би 3 дахь хүүхдээ гаргаж байхад би хаваад амьдардаг хүмүүсээс асууж байгаа. За хаваад одоо төрөж байна. Би төрсний дараа гам барих уу гэсэн чинь гам барих шаардлагагүй штэ. Халуун газар баг юуг нь барьдсан бэ? Зүгээр штэ гэд тэгчихсэн. Тэгээ би 3 дахь дээр үнэхээр гам барьж чадаагүй. Яагаад тэгэхээр маш их завгүй хичээлтэй. Тэгээ дээрэс нь эхний 7 хоног гэртээ хичээлээс чөлөө авч байгаа л тэгээ шууд хичээлдээ ороод тэгээ маш завгүй байдаг. Тэгээ дандаа хаваа чин бороо ордог, бороонд норно тий. Тэгээл ингээл ер нь хайхрамжгүй байжгаад манай охин 2 нас хүрээд ирсэн чинь миний чихээр амар өвдөөд, хатгуулаа толгой өвдөөд, тэгээ амархан хоолоо өвдөөд, тэгээ дээрэс нь нөгөө үе мөчөөр энэ хурууны энэ үенүүд ингээ ангинаад бас өвдөг ингээ сийгээ даарад эхэлсэн. Тэгээ би ээжэд хэлсэн чи ээж чи гам алдсан байж тээ. Одоо дахиж төрхөөснөөс чи баг одоо наад чин зүгээр болохгүй. Одоо имчилгээ байхгүй. Төрсний дараах гам барилтан дээр имчилгээ байдгүй чи одоо дахиж төргөө намайг. Тэгээ би болохоор нөгөө тухайн үед нөгөө постпартум төрсний дараах хямралтай байсан учраас дахиж төрж болохгүйсэн заалттай байсан боловч манай 4 дахь хүү чинь нөгөө surprise болоод хүрээд ирсэн. Тэгээ би маш их бид хоёр эхлээд аягүй айсан. Яа тэгэхээр төрсний дараа хямралтай одоо ингээ яана гэдэг. Гэтэ эмчээс асуусан ч юм уу төрж болохоор юм байна гэд маш олон эмч нарын хяналтанд те аягүй сайхан төрсөн. За төрөөд төрсний дараа хаваад одоо халуун газар та төрж байгаа бол юуг анхаарах вэ гэхээр учиргүй бид нар чигтлгоогоо баглаа л дээ. Бүр ингээл монгол шиг ингээ битүүлээд байхгүй. Гэтэ битүү цам цөмсөөд нэмгэн өмд, тамирын өмд, аймс те. Тэгээд гутлаа өмсөөр чихээ бүгэлж дандаа гарч байгаарэ. Тэгээд дээрэс нь халуун хүүтэн юм уухгүй те. Төрсний дараах ер нь бол хооллол болон гам барилт халуун газар маш чухал. Тэгээд би яг төрсний дараа нөгөө минийх 4 дахь хүүхдээр аягүй их өтгөн хатсан. Тэгээд 4 дахь хүүхэд төрхөөс өмнө маш их бөөлдсөн. Тэгээд ходоод аягүй хямарсан байсан учраас төрсний дараа
бараг зөв махшуул идэж штэ монголчууд шүлөөл идэж штэ тийхгүйгээр сайхан могоотой хүрэн манжинтай шар будаатай сайхан шүлөө угаа шингийн юм маш сайн угаарай. Тэгээ дээрс нь усанд орноо халуун газар усанд орохгүй болохгүй. Яг тэгэхээр доотлын ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Доотлж ингээ онгооцсон байгаа учраас нэм бактери үржих учраас усанд ороод тэгээд тэр өвчин нандах юмнуудаа цацаад тэгээд доотлын ариун цэврийг маш сайн сахинаа. Усандаа сайн орноо. Гэхдээ усанд орсны дараа маш сайн халаад өмсөө дулаалаа тий. Тэр нөгөө юугаа сенс минсээ унтраагаад биеийн дулаанаа усанд орсны дараа аюул даардаг штэ. Тэр тэгээд биеийн дулаанаа нэмэгдүүлээд халуун цай муугаад нэмэгдүүлсний дараа нь CMX-ийг асаагаарай гэж хэлмээр байна. Тэгээд хөөхөн одоо би хаваад одоо хүмүүсийг дүүнрээ харж лана л да. Хөөхөн жирэмсэн болцоо одоо төрөгч байгаа. Зарим нь төрсөн хүмүүс те. Тэгээд баяр хүргэе. Тэгээд би 4 хүүхэд өсгсөн. Тэгээд одоо өсгөө явж байгаа. Одоо 2 хүүхэд маань хаваад төрсөн учраас халуун газар ер нь гам байрах үнэхээр чухал юм билээ. Яагаад тэгэхээр тэр чинь нөгөө айгу хортой дулаахан мөртлөө сэрүүхэн юм салхитай нөгөө далайн салхич айгу сэрүүхэн байдаг учраас нэг нэвт салхи авах бид нэр ингээд юу ч мэддэхгүй ч гэсэн дараа нь айгу хортой би хаач өвдөн тий. Тэгээ хооллолтой ер нь бол аюулгүй анхаараар бид нэр жирэмсэн байхдаа маш их бүүлжөөд хордлого өгөөд ходоод хямарсан учраас тэрийгээ сайн хамгаалаад одоо миний ходоод аюул өвдөж байгаа штэ өвддөг болсон тий. Тийм учраас яагаад тэгэхээр би өөрөө тэрийг юм бий болгосон байхгүй яагаад тэгэхээр би өөрөө нөгөө төрсний дараа ер нь бол Америк хүмүүс ч хамаагүй штэ хоол мал ер нь бол хоол зүгээрээ л Америк хүмүүс хоол авчирж өгөхдөө хамаагүй хоол мал авчирж өглөө би тэрнээс нь идэж мэдээл ингээл ерөөсөө амар хамаагүй байсан учраас миний ходоод одоо ингээд дараагийн уур нөгөө хор уршиг нь ингээд зовоож байгаа байхгүй намайг ингээд үнэхээр ходоод өвдөд одоо ингээд би өвдөхөөр ингээд дүүнэртэй болон үеийнхээ хүмүүст ингээд анхааруулж хэлмээр санагдсан. Тэгээ ямар ч байсан надтай хамт байгаад намайг үздэг та бүхэндээ баярлалаа. Халуун газрын гам барилт байгаа шүү, чухал шүү. Гамаа чихээ бөглөө сайхан гамаа бариараа. Тэгээ дүнгийн төрсний эмнэлэгдээ очихтаа бас нөгөө эмнэлгийн өөрөө аюу сэрүүхэн air conditionтэй тэгээд тааруулж болдог ч гэсэндээ аюу төрсний дараа амар даард юм лээ даарад. Тийм болохоор дулаан аймас өмдөө аваад яваарэ. Тэгээ карс анх төрж байгаа мэдхгүй Америк төрж байгаа хүмүүс бол карсит заавал авч өстой. Карсит авч яваарэ. Тэгээ тэрий чинь хугацаагийн шалгаа хүүхдийн чинь хувцлаад хүүхдийнхаа дулаан бойдыг өмсөд хувцлаад карситэн чинь суулгаа явуулнаа. Тэгээд ямар ч байсан та бүхэндээ энэ хэрэг болно гэж найдаж байна. Тэгээд хэрэг болсон бол бас комент хэсэгт бичээрэй баярлалаа гэдгээд баяр хүргье төрж байгаа сайхан хөөрхөн хүүхэд гаргаж байгаа хүмүүстээ баяр хүргье. Үнэхээр аз жаргал биднэрт бурхнаас өгж байгаа бэлэг. Тэгээд асуух юм байвал бас комент хэсэгт асуугаарай. Баярлалаа баяртай.